За дараагийн энэ гурван дүрмтэй хэдүүлээ харъя. Кара динайто, те кара динакереба. Штэ кара динакереба эсвэл кара динайто гэдэг энэ өгүүлбэр байгаа. За юу л ихлэхэд японоор тайлбарлуулж үзье. За ими гэдэг утга гэж штэ. За а шта ато де накереба бе дикинай. А гэдэг нэг зүйлийг хийсний дараа болохгүй бол Б гэдэг зүйл нь ч гэсэн болохгүй гэсэн. Нэг юм хийхгүй бол нөгөөх нь болохгүй гэсэн утгатай. Жохо хэцүү байгаа. За хэдүүлээрээ бүх харахаар ойлгоод ирнэ. За монголоор юу гэж орчуулах юм бол гэх юм бол хэрвээ тэгж болоогүй бол тэгж болохгүй, чадахгүй, боломжгүй, хийгдэхгүй гэсэн утгатай. За инхээр бас айгүй тийм сонин сонсогдож байна хэдүүлээ. За тэгвэл рэбү харахаас өмнө сэцүзокку буюу холбоос энэ харъя. Үйл үгийн ТК буюу Т хэлбэр штэ, нонде, йонде, табете гэх холбох хэлбэр энэ тэ. За жишээ нь хэдүүлээ ярих одоо хийх буюу сүрүү. Сүрүүгийн Т хэлбэр нь хэм бол штэ болно тэ. Штэ кара динайто нани нани нани. Сквал штэ кара динакереба гэдэг. За энэ ч бас торимас гэдэг, тору гэдэг ингэж авах гэдэг үгийг энэ оруулсан байна. Тотте кара динайто торимас тору гэдэг маань өөрөө тоттой болно. За хэдүүлээ рэбү харуул илүү ойлгомжтой болно. За харъя. Sorry би энэ өөрийгөө доош оруулчих. За шукодай о иште кара динайто нерарemase. Дахиад шукодай о иште кара динайто нерарemase. Буюу шукодай гэдэг чинь маань юу вэ? Гэрийн даалгавар штэ. Шукодай гэрийн даалгавар хийгээгүй бол иште кара динайто хийгээгүй бол унтаж болохгүй. Унтаж болохгүй гэсэн үг. Нираремасе унтаж болохгүй. Дараагийнхан дахиад Нихон дэва хатачи гэдэг багхгүй юу? 20 сая гэж хэлэхгүйгээр ер нь хатачи гэж хэлдэг шүү за. Хатачи. Хатачи ni natte kara dinaito osake o nonde wa ikemasen. Дахиад Нихон де ва хатачи ни натте кара динайто осаке о нонде ва икемасен. Би тэгтээ энэ дүрмийг юу нэ амьдралд хэрэглэдэггүй юм байна шүү. Гэж батсан чинь. За тэгсэн чинь энэ дэр юу гэсэн бэ? Монголоор орчуулбал Нихон де ва Японд 20 сая буюу хатачи. Хатачи ни натте кара динайто буюу 20 нас хүрээгүй бол арх уух хориотой. Тэгээгүй бол тэгж болохгүй гэсэн утгатай тий. 20 нас хүрээгүй бол арх уух нь хориотой. Буюу 20 нас хүрээгүй гэдэг чинь майнус агааз. Майнус буюу сөрөг байна тий. Хоёр дахь нь дахиад сөрөг ахна штэ. Арх уух хориотой буюу сөрөг. За хамгийн ихнийхэн дахиад гэрийн даалгавар хийгээгүй. Сөрөг тий. Хийгээгүй бол бас сөрөг унтаж болохгүй. Сөрөг байна тийм үү? За хоёр дахь нь ойлгосон шүү дээ. Японд 20-наас хүрээгүй бол арх уух нь хориотой. Тэхгүй бол тэхгүй, ингэхгүй бол ингэхгүй гэсэн утгатай. За дараа нь хоёр дахь нь менкёшо гэж мэдэх юм манайхан. Менкёшо буюу жолооны өмнөхийг хэлж байгаа. За менкёшо тутте кара динайто авах гэж би түрүүнээс шүү дээ. Тутте кара динайто унтэн ва декимасе. Унтэн ва декимасе. За энэ юу гэж байгаа вэ гэвэл жолооны үнэмлэх аваагүй бол тотте кара динайто гэдэг энэ deny гэдэг энэ үгүйсгсэн байгааз. Дандаа үгүйсгсэн ингэ орсон байгааз. Манайхан анзаарсан уу? Тотте кара динайто буюу жолооны үнэмлэх аваагүй бол
Үнэтэйwa дикимасен буюу машин барих боломжгүй. Энд чинь машин гэдэг үг байхгүй ч гэсэн үнэтэй гэдэг чинь ерөнхийдөө бол жолоо барих гэсэн үг байхгүй юу? Жолоо барих боломжгүй гэсэн үг. Ямар нэгэн юм болоогүй бол нөгөөх нь ч гэсэн болохгүй. Жишээ нь А нь болоогүй бол Б нь ч гэсэн болохгүй. А нь болж иж Б нь болно гэсэн утгатай гэсэн үг. За. Манайхан энэ дээр анзаарсан тийм ээ. Кара динайто буюу deny гэдэг маань болохоор энэ үйл үгээ үгүйсгээд байгаа гэсэн үг. Иште кара динайто гэхээр хийгээгүй л бол гэсэн үг байхгүй юу? Хийгээгүй л бол. Натте кара динайто буюу хүрээгүй л бол гэд энэ deny гэдэг үг маань өмнөх үйл үгээ үгүйсгээд байгаа гэсэн үг. Үгүйсгээд байгаа. Энэ дүрм нь өөрөө юм. Дараагийнх нь тодте кара динайто буюу аваагүй л бол энэ авах гэдэг үгийг динайто гэд үгүйсгэсэн байна. Аваагүй гэд. Тэ? За тэгсэн чинь энэ ч ханаши котоба буюу нөө ярихтаа хэрэглэдэг хувилбар нь л байна л да энд. Тэ кара жанайто буюу жанай гэдэг маань өөрөө бас үгүйсгэсэн хэлбэр. Одоо жишээ нь хэдүүлээ энэний оронд харах юм бол шукудай о иште кара жанайто нираремасен. Шукудай о иште кара жанайто нираремасен буюу энийг хэдүүлээ хүнтэй ярьж байхдаа ярианы хэлбэрт илүү ашиглах нь биш үү? Кара жанайто гэдэг хувилбарыг нь болохоор энэ хувилбарыг ойлгомжтой тий? Энэ яг утга нь бол адилхан. Тэ кара динайто, тэ кара денна гэрэба. Утга нь бол тэ кара жанайтото адилхан гэсэн үг. Яг адилхан. Гэхдээ нэг нь болохоор тэ кара жанайто гэдэг нь болохоор илүү ханаши котоба буюу ярахад хэрэглэгддэг. Эдгээр нь болохоор ерөнхийдөө одоо ярахад хэлэгддэг гэдэг нь болохоор хар ярианд хэрэглэгддэг гэсэн үг таахгүй. За тийм багаз. Дэшэн инара дикинай морида надоно бун оцгоо гэж агааз сүүлийнх нь өгүүлбэрт чадахгүй үгүй гэсэн өгүүлбэр хэрэглэнэ гэж байна. Хэдүүлээ сүүлийн өгүүлбэр эдгийг харъя. Сүүлийн өгүүлбэр нь энэний хувьд нираремасен буюу дикинай болохгүй үгүйсгэсэн хэлбэрээс нираремасен би дахиад хэлж байна тий. За нондева икемасен гэхээр болохгүй. Ууж болохгүй гэсэн үг. Үнтэйва дикимасен буюу жолоо барьж болохгүй. Дикинай болохгүй гэдэг дандаа ийм үгүйсгэсэн хэлбэрээ гэсэн үг. За энэ дээр болохоор кара денайто тэ кара денна кереба гэд энэ өнөөдөр үзэж байгаа бумпо гэдэг маань болохоор дүрмтэйгээ адилхан хэрэглэгддэг бас өөр дүрмийг хэдүүлээ харъя. За зөвхөн найто байна. Найто. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл хэдүүлээ шууд рейбун буюу жишээ өгүүлбэрийг харъя. Шукудай о шинайто сенсей ни окораreru yo. Энэ окораreru гэж уншиж шүү. За. Уурлуулна. Багшаар уурлуулна. Даалгавраа хийгээгүй бол багшаар уурлуулнаа гэж юм. За энэ тэгвэл яаж байгаа вэ? Энээс өөр юугаар ялгаатай гэвэл ничижо кайва. За энийг би та үсгэлээд үгэй. Ничижо ничижо буюу өдөр тутам гэсэн үг. Ничижо кайва гэдэг маань болохоор өдөр тутмын яриа гэсэн үг.
日常会話でよく使うカジュアルな表現. Casual гэдэг маань болохоор casual. Casual. Энгийн яриа гэсэн баггүй. Хёген буюу одоо энгийн яриа гэсэн. За тэгэхээр энэ бүтээр орчуулах юм бол ничижоо кайваде yoku tsukau буюу өдөр тутмын ярианд хэрэглэгдэх энгийн хэллэгээ хёген гэж хэллэгээ гэж байгаа. Энийг болохоор өдөр тутмын ярианд ашиглах нь шүү дээ. Shukudai o shinai to сенсейに怒られるよбуюу гэрийн даалгавраа хийхгүй бол багшд загнуулна штэ. Загнуулнаа гэж байгаа байхгүй юу? За тэгвэл дахиад нэг өөр төстэй өгвөл бумпо буюу дүрмийг харцгаая. На кераба аль эсвэл най. За шууд юуг нь харах юм бол ребунийг харах юм бол окане га на кераба 留学できません。お金がなければ留学できませんбуюу мөнгө байхгүй бол гадаад руу сурахаар явж чадахгүй. Рюгаку гэдэг чинь гадаадд сурах гэсэн үг шүү дээ. Гадаадд сурахаар явж чадахгүй гэсэн үг. За энэ на кереба най гэдэг дүрмийг ямар үед ашиглах вэ гэхээр ронрейтики жоокин. Ронрейтики гэдэг маань болохоор логик гэсэн үг. Логикоор. Логикоор тийм логик үед одоо ашиглагдана гэж. Одоо жишээ нь гэсэн үг. Логик гэдэг маань болохоор бид нар угаасаа мөнгө байхгүй бол гадаад руу сурахаар явж болохгүй шүү дээ. Одоо жишээ нь бид нар орон хоол идэггүй бол өлсөн шүү дээ. Хоол идэггүй бол өлсөн шүү дээ. Энэ ойлгомжтой зүйлүүдийг на кереба буюу най гэдгийг ашиглана. Тэгээ энийг болохоор каки котоба де яку цукаа гинэ. Каки котоба буюу бичгийн хэлбэрт илүү их ашиглагддаг гэж. Каки котоба демо цукавареру. За тэгэхээр энэ үгэл энэ дүрмээ бол ойлгосон гэдэгт итгэлтэй байна. За би энийг дараа нь энэ видео хичээлийн комент хэсэгтэр энэ слайдыг оруулчихъя. Яг саяны миний хэлсэн дүрмүүд энэ нь болохоор хэдүүлийнх нь өнөөдөр үтсэн. Tekara de naito, tekara de na kereba буюу юмыг төрүүлж хийж байж л дараагийн үйлдэл болно. Тэгэхгүй бол болохгүй. Гэсэн утгатай тийм. Жишээ нь жолооны үнэмлэх аваагүй бол жолоо барьж болохгүй. Тэгэхээр эхлээд заавал жолооны үнэмлэхээ авах ёстой. Тэгжиж дараагийн зүйл нь болно. А, Б хоёр нь бие биентэй холбоотой гэсэн үг шүү дээ. Энийг болохоор яг үгүй хууль дүрмд илүү их ашиглагддаг нөхцөл гинэ. За дараагийнх нь болохоор найто буюу одоо ярианы өдөр тутмын хэрэглээ. Түрүүн энэ дээр юу гэсэн байлаа манайхаа? Түлээ харъя. Найто гэдэг маань болохоор шукудай о шинайто сенсей ни окарареру ёо. Энэ болохоор ярианы өдөр тутмын хэрэглээнд хэрэглэн гэж найто. За на кереба наранай гэхээр тэгэхгүй бол болохгүй. Буюу илүү бичгийн логик. На кереба наранай гэдэг энэ. Окане га на кереба рюгаку ва декимасен. За тэ хажимэте. За энийг яах вэ? Манайхаа энийг бол зүгээр. За дараагийнх нь юу вэ? За манайхан тэгвэл одоо доод хэсэгт жишээ өгүүлбэр бичээд үзээрэй. Би тэгээд доор нь засаад явчихна. За.